Хөлийн ном нь биеийн хөгжилд гүйцэтгэх үүрэг ач холбогдлын хувьд маш чухал. Биеийн энэ хэсгийн тухай ойлголт, мэдээлэл олон нийтэд хангалттай байдаггүй. Үүний үр дүнд бага насны хүүхдүүдийн дунд хөл нумгуудах буюу хавтгай тавхайн эмгэг олноор илэрч, булмаар тулгуур эртний гажиг, бөөр нурууны өвчлөл жил ирэх тусам залуужиж байна. Охтын 20 орчим хувь бодвол эрхийн урууны хазаалттай. За үүнийг яаж мэдэх вэ гэхээр энэ уул зургаас бол бид нар шинжилж хардаг байгаа. За энэ хүү зураг дээр бол эрүүл хүүхдийн тавхайн уул зургийг бол харуулж байна. Өөрөөр хэлбэл нумын бүтцэн зөв, за эрхийн урууны байрлал, за ингээд зөв байгаа нь харагдана. Гэвч за энэ охтын 20 орчим хувь бол эрхийн урууны хазаалттай байгаад байгаа. За хүүгүүдийн бол нэг 13 орчим хувь нь бол мөн ийм хазаалттай. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ одоо хүүхдийн хамгийн хүлд таарамжтай зөв гутлыг хийхин тулд энэ үндэсний нийт хүн амын дунд бол энэ хөлийн давхар антропометрийн судалгаа, за тэгээд хэв шинжийг тодорхойлох уул зургийн судалгааг бол хийсэн байгаа. Нийт одоо 2018 хүүхдэд 5 бүс нутгаар явж сургуулийн насны одоо 6-аас 16 насны хүүхдүүдийн дунд бол энэ давхайн хэмжилтийн судалгааг бол хийсэн. Дэлхийн орнуудын 94 орчим хувь нь бие биенээс ингээ гутал авч өмсөж байгаа байхгүй. Янз бүрийн гутлууд авч өмсөж байна. Манай Монгол гэхэд чинь бараг 74 орчим хувь нь өмнөд хөршөөс авч байна. Эцэг эхээс судалгаа авсан, хүүхдүүдээс судалгаа авсан. Ингээ аваад чи гутлаа хаанаас авч өмсдөг, хаанхын гутал өмсдөг гэхээр энэ тоо гарч ирж байгаа. 74% нь хятадтай. Гэтэл хятад оронд үйлдвэрлэж байгаа гутал маань Монгол хүүхдийн хөлийн онцлогт яг тохирж гэнэ үү гэхээр үгүй байхгүй. Монгол бол бас шал өөр юм байна гэдэг судалгааг бид нар ингээ энүүгээр гаргаад ирчихсэн байж байгаа. Өөр орны стандартад нийцсэн гутал өмсснөөрөө юу үүсэж байгаа юм бэ гэхээр хөлийн хэв гажилт гэдэг юм үүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай хүүхдүүдийн өсөж байгаа насны хүүхдүүд маань хөлийн хэв гажилтанд орчихжээ. За тэгээд хүүхдүүдийн хөлийн хэв гажилт яг хэдэн наснаас эхэлж ийн вэ гэд бид нар үндсэндээ яг 6-аас 18 насны хүүхдүүдийн хооронд ерөнхий боловсролын сургууль сурч байгаа хүүхдүүдийн хөлийн хэмжилтийг ингээд хийж үзсэн байгаа юм. За тэгээ энэ дээрээс ингээд харахаар юу харагдаж байна гэхээр охтууд маань нэг хөлний өсөлт 13-аас 15 насны хооронд огцом явагддаг юм байна. 13-аас 15. Хүүгүүд болохоор 13-аас 18 нас хүртэл явдаг юм байна. Хөлний өсөлт. За тэгээд яг энэ өсөлт явж байгаа үед нь бид нар зөв гутал өмсөхгүй юм бол хүүхдүүд маань хөлийн хэв гажилттай болоод байна. Хөлийн гэмтэлтэй болоод байна. Гадагшаа хишигж जैन, дотгошоо хишигж जैन, өндөр нумтай, эсвэл бүр хавтгааралтай, эсвэл одоо яадгийн өсгийн дээрээ явдаг хуруунууд дээрээ гүйцэд хишихгүй байх. Энэ асуудлууд үүсэж байна. Зарим хүмүүс хөл нумгуудах эмгэгийг удмын эсвэл төрөлхийн хэмээн тайлбарлах нь бий. Үнэн хэрэгтээ энэ бол хөлийн нумын хөгжлийг тохирох насанд нь дэмжиж чадаагүй, булчин хөгжих нөхцөлийг бүрдүүлээгүйтэй холбоотой байдаг. Мөн таарамжгүй уловч гутлыг урт хугацаагаар хэрэглэснээр хөлийн эмгэг үүсдэг байна. Аливаа улс орн үндэсний аюулгүй байдал гэдгийнхээ үүднээс өөрийн гэсэн стандарттай байх ёстой. Ямар ч юм дээр стандарт байх ёстой. За тэгэхээр хүүхдийн гутал гэдэг стандартн дээр яагаад хүүхдийн гутал дээр зайлшгүй стандарт шаардлагатай юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ хүүхдийн гутлын стандарт гарснараа Монгол орн өөрийн гэсэн гутал үйлдвэрлэх технологи, за тэгээд гутлын хэвлүүр нь өөрөө стандартын хэвлүүртэй байна гэдэг энэ ажлыг эхлүүлэх зорилгоор бид нэр энэ төслийн шалгуулалтанд орж исэн. Та бүхэн ерөнхийдөө мэдж байгаа Монгол улс бол өөрөө гутал үйлдвэрлэдэг орн байсан. Гэтэл гутлаа хийхэ болчоод нөгөө орчлолоос хойш бол үндсэндээ гутлын үйлдвэрүүд бол ингээд зогсон байдалд орсон. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бид нар сая энэ өнгөрсөн 2 дугаар сард Монгол улсын хэмжээнд ер нь анх удаа энэ хүүхдийн гутлын хөлийн хэмжилтийн стандарт, за тэгээ хүүхдийн гутлын эрүүл ахуй шаардлага тавих стандартыг Монгол улсад батлуулсан. Ийм 2 стандарт гарсан байгаа. Тэгэхээр хүүхдийн гутлын эрүүл ахуй шаардлага гэж юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр нөгөө арьс нь өөрөө тий хүүхдийн хөлийг хөдлөхт нь чөлөөтэй байх ёстой. Хөлсийг гадагшлуулдаг байх ёстой. Нугалралт нь зөөлөн байх ёстой гэдэг энэ асуудлууд яригдж байгаа. За дараачихын нэг юм нь ерөнхийдөө ингээд гутлын үйлдвэрүүд тэр дотор хүүхдийн гутлын үйлдвэрлэх гэж байгаа үйлдвэрүүдийн өмнө
тулгамдаад байгаа маш том асуудал юу юм бэ гэхээр Монголд өөрөө хэвлүүр хийдэггүй. Хэвлүүрийн үйлдвэр байхгүй. За бид нар одоо ингээд энэ дээр жишээлх юм бол ингээд энэ хэвлүүрүүдийг хийх гээд одоо бүх загваруудыг ингээд гаргаад ингээд явж хахад яг хэвлүүрийнхээ энийг бол яалтчгүй Оросын холбооны улсад очиж бид нар энэ хэвлүүрийг захиалж хийлгэсэн. Энд чи юу хэлээд байна вэ гэхээр хамгийн түрүүнд хэвлүүрийн үйлдвэрийг дэмжих ёстой. За хэвлүүрийн үйлдвэрийг дэмжснээр яах юм гэхээр манай энэ гараад ирчихсэн энэ үзүүлэлтүүд үр дүнгуудыг үйлдвэрүүд маань ашиглаж эхэлнэ. За тэгээд энэ эднэрээрээ бол бид нар ингээд зохиогчийн эрхөө, ашигтаа загвар, патент гэдэг ингээд бүх технологийн зүйлүүд нь бол бүгд батлагдсан байж байгаа. Тэгэхээр үйлдвэрүүд маань одоо энийг аваад цаашаага яг бодиттой хэрэгжүүлж эхлэх юм зайлшгүй шаардлага гарчаад байна. Энэхүү ажлын үр дүнд олон улсын шаардлага хангах хуйц хэвлүүрээр бүтсэн цэвэр малын гаралтай арьсан гутлыг экспортлох боломж бүрдэх юм. Монголын гутал, арь ширний үйлдвэрлэлийг сэргээх, эрчимжүүлэхэд бодит хувь нэмэр болох үз ажил өрнөж байна.